миний эсүү гэдэг хүн гараад ирэхгүй юу? Би ингээд өөрийнхөө персонаг ингээд тодорхойлох юм бол нэг талд ингээд амар үргэлгээ эсүү заяа. Нөгөө талд мөнгөгүй болохоос айдаг эсүү. За яг хүмүүс надад татуу хандж болно, өөртөө татуу хандахгүй ядаж. Би өөрийгөө ер нь бас сүүлийн үе зүгээр ингээд амар муу контент креатороор мэдрээд байгаа байхгүй. Юу айцгаанда. За ингээд яг одоо та бүхэнд Cinnamon Rolls podcast-ийн маань тусгай дугаар хүрч байна. Ягаад тусгай дугаар хийхээр болсон бэ гэхээр хэдхэн хоногийн өмнө 9-гийн төрсөн өдөр болоод өнгөрсөн. Тэгээд төрсөн өдрийг подкастн дээрээ яаж гоё ингэж celebrate хийх вэ гэж бодож жагаад тусгай дугаар хий гэж бодоод тэр нь болохоор ер нь lifetime хоёрхан л удаа хийгдэн. Тэгээд нэг нь 9-гийн дугаар нь 9-гийн төрсөн өдрийг тохиолдуулаад нөгөөх нь андагийн дугаар байна гэж бодож ирсэн байна. Өнөөдөр бол би хөтлөгч 9 зочин хийн. 9 зочин учраас энд ерөөсөө 9-гийн л тухай ярина. Тэгээд дөрвөн одоо үе хэсэг байгаа гэх юм уу. Тэгээд ерөнхийдөө ингээд уусч ороод хамгийн сүүлийн хэсэг дээр бол хоёлаа нэлийн дэлгэрэнгүй яриа өрнүүлнэ. Бусад хэсгүүд нь бол чамайг илүүтэй таньж мэдэх. Одоо үзэгчдэд таниулах гэх юм уу. Тийм асуултууд юмнууд бэлдсэн байгаа. Тэгээд яг энэ дугаарыг өсөөг үзэх туртай олон хүмүүс байгаа. Тэр хүмүүс өмнө нь мэддэг байсан өсөөгөө илүү лавшруулж сайн мэддэг болох болов уу гэж бодож асуултуудаа бэлдсэн. Тэгэхээр хэдүүлээ эхэлцгээе. За тэгээд урилгыг хүлээж авсанд баярлалаа. Урьсанд баярлалаа. Яхад би сандраад байна. Шалгалтанд орох гэж байгаа юм шиг. Эхний хэсэг бол маш товч нэг үгээр хоёр үгээр л хариулах асуултууд байгаа. Тэгэхээр чи зүгээр асуултанд шууд хариулаад, асуугаал хариулаад явчих гэсэн. Тийм дэлгэрүүлж ярих шаардлагагүй. За 9-гийн бүтэн нэр тэгээд хүмүүс чамайг ер нь юу гэж дууддаг вэ? 9 заяа. Тэгээд ойр тойрныхон гэрийнхэн 9 гэж дууддаг. Тэгэнгүүт нөгөө нэг Instagram-ны маань нэр болохоор нөгөө 9 гэдэг байхгүй юу. Эхлээд 9 гэхээр өөрөө take-in гэдэг ерөөсөй байхгүй. Тэгэнгүүт нөгөө нэг бичиглээс нь болоод даагч нар маань танихгүй хүмүүс маань 9 гэж аяг өгд дууддаг. Гэхдээ сүүлдээ тэрэндээ тасцсан ямар ч тийм одоо нөгөө миний нэрийг буруу хэлээд байна гэдэг юу байхгүй. Мэдрэмж байхгүй. Надад тэр мэдрэмж одоо за би юм ярихгүй. Өөр юм гоё юм шиг байна. Би нөгөө 9 гэж дуудахаар надад бүр ингэ амар буруу сонсогдоод үгүй 9 төвшөө байгдаг, азаа байгдаг. Нөгөө хамт ээжингууд одоо хүмүүс уулзаад ч юм уу эсвэл бүр яг анх танилцсангууд бас миний нэр аим сонин содон юм шиг байгаа. Би тэгтээ ерөөсөө нэрээ тэгж боддоггүй шүү дээ. Тэнгүүд ингээд 9 заяа гэх тэнгүүд ингээд танилцсныхаа дараа 9 гэдэг. 9 биш. Тэгээ 9 гэдэг нэр их байдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр тийм баг. Тэнгүүд төвшөө 9 азаа 9. За 9 хэдэн настай, хэдэн оны, хэдэн сарын хэдэн төрсөн бэ? 96 оны 9 сарын 24. Тэгээд дөнгөж сая 29 хүрлээ. 20-ийн сүүлийн насаа. За 9-гийн төгссөн сургууль, мэрэгжил. Би болохоор санхүү эдийн засгийн сургуулийг бизнесийн удирдлагаар тэгээд яг мэрэгшиж төгссөн маркетингийн удирдлага. Тэгээд мэрэгчлэрээ хэр удаа ажиллалаа? Мэрэгчлэрээ 3 дугаар курсээсээ эхэлж ажилласан. Тэгээд 20 ковид хүртэл ажилласан. Гэхэр чи одоо 21 он. Тийм 21 он хүртэл тэгээд 16 7 оноос эхлээд гэхэр 5. 5 мав юм уу? Тийм ээ. За тэгвэл одоо 9 яг ямар ажлууд хийдэг вэ? Одоо болохоор за ер нь бол контентуудаа хийж байна. Хүмүүсийн их хөвчлэн мэддэг контентын маань ажил. Тэгээд хажуугаар нь юу хийдэг? Гэр бүлийн бизнестэй. Тэгээд аавтайгаа, ээжтэйгээ, эхчтэйгээ хамт хөдөлмөр хамгааллын хувцас гэж хэлдэг тийм хувцсны үйлдвэртэй. Тэгээд андатайгаа хамт подкаст хийдэг. Подкаст маань сүүлд онлайн дэлгүүртэй болсон. Тэгээд Univision дээр хөтлөгч хийдэг. Тийм шүү дээ. Тэр чинь одоо яг нөгөө контентоос тустай ажил тий. Тийм. Би тэр ажлыг хийдэг болсноос хойш кинонд их орсон. Өмнө нь ерөөсөө кино ер нь л баг үздэггүйд ордог байсан мэлээ. Тэгээд яг ажлын шаардлагаар юм олон төрлийн өөрөө дургүй байсан ч гэсэн хамаагүй нөө миний ажил учраас гэж үздэг болцсон мэлээ. Тэгээд би яг сүүлийн үед
энэ чи ажил юм байна шүү дээ гэж боддог болсон. Тэгэхээр зэрэг 3-4 орчим ажил хийдэг тий. За 9-гийн дуртай амтан яг уу муур ойлгомжтой. Гэхдээ өөр ер нь хэр амтансаг бэ чи? Амтаа хараад ёо хөө гэдэг. Би яг хэвээр хостой болсноос хойш л төвшөөтэй танилцсанаас хойш л амтанд бүр амар ингэж юм. Яг хайртай гэдэг гэж хэлхүүж болсон баг. Өмнө нь бол ерөөсөө муур хараад ч тэгэж үү гэдгөө нохой хараад ч ингэдэг байсан. Тэгээ одоо бол бүр ингэж муурнаас өөр юу орж ирдэг вэ? За 9-гийн хамгийн их айдаг зүйл юу вэ? Шууд санаанд орж ирж байгаа. Шууд санаанд орж ирж байгаа нь үү? Үхэл гişнээс. Ямар хайртай юм бэ? Зүгээр сая хамгийн түрүүнд нэг аалмал. Хамгийн түрүүнд санаанд орсон хэлэхээр тэгээ өөрийнх биш. Ингээд нөө хайртай хүмүүсийн, хайртай хүмүүсийн гэх юм уу. Тэгвэл 9-гийн хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ? Бас шууд санаанд орж байгаа. Юмны балансыг олох юм уу? Жишээ нь зүгээр яг нэг юм юу байлаа гэж бодоход бөөндөө олон хүмүүс байлаа гэж бодоод нэг маргаан гарлаа гэхэд ингээд хиндэнч буруу хин нэг нь одоо миний зүг гэж дайрж байгаа ситуац байлаа гэж бодоход чи энэ талаас нь бодоод зүйл чи нэж буруу гэж болно. Чи ч гэсэн юм биш үү гэд нэг юм тэр урамсгалыг нэг арай нэг юм маргаангүйгээр зүгээр нэгээд хийхэндээ вэн болох чи. Би ер нь өмгөөлөгч болдог юм шүү. 9-гийн хамгийн дуртай хоол. Шүл. Бүх төрлийн шүл. Яг нэрлэвэл уралтай шүл. Уралтай шүл. Зя. 9-гийн аялж исэн хамгийн гоё улс юу вэ? Бас шууд санаанд орж байгаа. Хамгийн гоё Шанхай. Шанхай ч шиг одоо хятад юм байна. 9-гийн үзэх дуртай ютубер хэм бэ? Мишель Чой. 9 бичлэгээ ямар аппликейшн дээр эдитэлдэг вэ? CapCut. 9-гийн нэг өдрийг хамгийн гоё болгодог зүйлсийн нэг. Утас дуурахгүй байх. 9-гийн дуртай өнгө. Шар. Энэ нөгөө baby шар. 9-гийн дуртай аним. Demon Slayer. Сүүлд үзсэн болохоор шууд орж ирлээ. 9-гийн дуртай улирал юу вэ? Намар. 9-гийн одоо хамгийн их сонсож байгаа дуу эсвэл артист. Нөгөө Olivia Dean гэдэг нэг юм Jamaic American. Би амар сүүлд олж мэдсэн дээ. Яг сүүлийн үед амар популяр байгаа юм бэл. Амар гоё дуутай юм ихтэй байлээ бүр. 9-гийн хамгийн дуртай брэнд илүү clothing талын. Clothing тал дээр үү? Сүүлд ер нь яг YSL-д амар орсон. Тийм. Тэгэд яг тэр брендийнхаа нэг юмыг авчихаар ингээд улам хослуулах гэдэг юм уу? Эсвэл зүгээр яг нөгөө брендийнх нь нэг юм брэнд өөрийнх нь нэг юм юу гэдэг ч тийм нэг юм tone of voice гэх юм уу? Хэлэх гэдэг санаа яг хуцаа гаргадаг үзэл баримтлал гэх юм уу? Тим юмд ингээд улам ингээд ороод идэм бэл. 9 нэг влогийг хэдэн өдөр эдитэлдэг вэ? Би цагийн сайханд яг нэг л өдөр бүр фул сууж байгаа л өдөр нь за нэг 2 3 гэж хэллээ гэхэд оройдоо 8 9 гээд фул суугаад нэг бүр босож старахгүйгээр дуусгачдаг гэсэн зэрэг. Одоо болохоор за багадаа 3 хоног. Хамгийн хурдандаа 3 хоног. Эхлээд зүгээр ингээд кат хийж өөрч тавилаа. Тэнгүүтлээ дараа нь одоо нөгөө нэг бүр яг оруулна гэж эцсийн байдлаар кат хийгдээд тэгээд 3 дахь өдөр нь юм жижигхэн одоо деталууд чимэглэл ч юм уу те өвөрлөө юуд дуунууд гэд энэ насных юм уу бүгдийг нэг өдөр хийж чадхаа байсан. 3 болон түүнээс дээш хонж байгаа юм те. Тэгвэл 9-гийн хамгийн сүүлд үзсэн гоё кино юу вэ? Формула 1. Бүр тийм амар сэтгэлүүлсэн юм тий. Гоёсэн. 9 каракад ороод заавал дуулдаг дуу. Нөгөө Содурагийн хайр. Тийш тий. Модо сүултээ болцоо. Нөгөө хамт явж байгаа хүмүүс хавар амсгалыг гэдэг байсан. Яг юм нам 9-д энийг дуулдаг да гэж мэддэг хүмүүстэй л дуулдаг болсон. Одоо чамтай момтай. 9 каракад ороод тэр дууг дуулж ийн гэдг нь 9 ямар сайн дуулдаг вэ гэдгийг бас хэлчихнэ. Баярлалаа. Сүүлийн асуулт 9 унтахаасаа өмнө заавал хийдэг юм. Скин кэрээс өөр. Шүдэ бах. Өмнө нь би зүгээр залхуураад унтан заяа. Үнийг хэлгээд. Тэгээд
аппараттай болсноос хойш тийм юм одоо бүр ингээд шүд арчлага бүр амар чухал юм байна гэдгийг амар ойлгоцсон. Тэгээд орой баг за нүрээ угаахгүй залхуурыг гэж бодонгуутлаа за тэгвэл шүдэл угаах хэрэгтэй гэж бодсноо ингээд шүд угаах маань хүртэл ингээд нэг юм рутинтэй заяа нэг юм цэвэрлэгээний утас тийм нөгөө усаар ингээд флосс хийж мийх гээд тийм юм жоохон донцсон байгаа. Зя. За энэ асуултууд бол өсөөг зүрх ерөнхийдөө нэг юм таймчлан мэдэх асуултууд боломжтой асуулт байлаа. За одоо бүгдээрээ бэ штэ өсөөгийн дуртай селебритиг шалгаруулцгаая. Гэхдээ эмэгтэйчүүдийг бэлдсэн байгаа. Нийт 21 хүн байна. Тэгээ энэ дундаас хэдүүлээ хамгийн дуртайг нь олцгоё. За ямар гоё юм. Яс өөрөө хоол. За тэгтээ яг өсөөгийн дуртай селебрити бүр ингээд яг амар дуртай гэж ярьдгийг нь бол оруулаагүй байгаа. Тэгэхээр өөр бас дуртайг нь гаргаж ирье. За эхнийх нь Hailey Bieber болон Kendall. Ямар хэцүү юм те. Hailey Bieber. За тэгвэл Hailey Bieber эсвэл Sabrina Carpenter. Hailey Bieber. Яа. Hailey Bieber эсвэл Dua Lipa. Dua Lipa. За Dua Lipa эсвэл Rihanna. Оо их чи. Яа, наач ямар хэцүү юм. Dua Lipa. За Dua Lipa эсвэл Lily Collins. Нэг нь миний old time crush заяа. Нөгөөх нь яг одоо current crush. Байгаа хоёр хүн байлаа. Аль нь current crush нь? Dua Lipa. Lily Collins болохоор миний бүр ингээд бүр багын, бүр teenage үеийн яг нэг юм Dua Lipa гэчихэр нэг юм хуураад байгаа шиг хуурж байгаа шиг өдрөстэй. За Dua Lipa. За Dua Lipa эсвэл Millie Bobby Brown. Dua Lipa. Dua Lipa эсвэл IU. IU. За IU эсвэл Selena Gomez. IU эсвэл Scarlett Johansson. Ямар хэцүү юм. За IU. За IU эсвэл Billie Eilish. Ямар хэцүү юм бэ? За IU. За IU эсвэл Zendaya. За Zendaya. За Zendaya эсвэл Gal Gadot. Наадах чи ямар хэцүү лист вэ ёо. Тэ би бүр өвдөд байгаа сонголт ихтэй. За Zendaya. За Zendaya эсвэл Lana Del Rey. Zendaya. Zendaya эсвэл Bella Hadid. Zendaya. Zendaya эсвэл Doja Cat. За Zendaya. Zendaya эсвэл Alicia Keys. Zendaya. Zendaya эсвэл CL. Zendaya. Zendaya эсвэл Dakota Johnson. Oh my god. За Dakota. Dakota эсвэл Anne Hathaway. Ёо, чи бүр намайг зовооч байна. Оо ямар хэцүү вэ? Ямар хэцүү. Да энэ сүүлийнх шүү. Оо тийм үү. Anne Hathaway гэхээр бас нэлийн жоохноос тэрсэн байж таарна тий. Dakota бас амар эвгүй. Dakota би амар дургүй байсан байхгүй юу? 50 Shades of Grey дээр нэх гэж боддог байсан чинь нөгөө нэг нэвтрүүлгүүдэд ороод яг нөгөө нэг дүрн биш хувь хүний амар юм юу цаа нэг юм humor сайтай нэг юм мэдрэмж сайтай амар гоё юм ихтэйс байхгүй. Хоёулаа л за Dakota. За ингээд Есөөгийн дуртай одоо хайртай селебритигээр Dakota Johnson тодорлоо чамд баяр хүргэе гэснэстэй. Dakota-д баяр хүргэцгээе. Зя би яг сүүлд нөгөө нэг
Dakota нөгөө материалист гэдэг кинонд тоглолцсон байсан шүү дээ. Нөгөө хин тий. Steve Rogers. Captain America-тэй нөгөөх нь нөгөө гоёхтай. Өө нэр нь мөртчихлээ. Тэгээд нөгөө киноных нь маркетинг бүр амар явсан. Тэгээд яг нөгөө нэг улаан хивсний ёслол эсвэл нөгөө киноныхоо нээлтүүд дээр очиж байгаа бүр ингээд хувцслал. Тэгээд яг нэг юм 30 гарсан юм ихтэй бүр яг юм нэг fine нэг юм wine шиг болчдөг гэдэг нэрээ өгдөг шүү дээ. Тэгээд би яг тэр үгийг ийм үг байдаг нь аргагүй мэн гэдэг бүр Dakota гарчаад би яг 30-д наснда ийм л баймаар байна гэж бодсон байхгүй. Тэгээд яг энэ сонголтод тэр амар нөлөөллөө. Зя. За одоо ихээд 9-г бүгдээрээ хэцүү байдалд оруулцгаая. Яа нэрхтээ наам шүү дээ. Хэрэгтэй байхгүй. Одоо болохоор штэ. Санийхыг бэлтгэхдээ би яг 9-гийн нөгөө дагдаг даграарай л хэцүү байсан юм аа. Тэгээд ингээд яачихлаар бас арай хэцүү байж магадгүй мэн гэж бодсон байхгүй. За ингээд 2 дахь хэсэг дууслаа. 3 дахь хэсэг нь бас нэг жоохон хэцүү байдалд оруулах сонголтууд байгаа. This or that хийн заяа хоёлоо. Гэхдээ яг би 9-г хоёрдмал байдалд оруулах болов гэж өөрийнхөө ботсон одоо өнцгөөс this or that-уудаа бэлдсэн байгаа. За тэгээд эхнийх нь Beijing уу Шанхай юу? Шанхай. За Adidas уу New Balance уу? New Balance. Matcha юу Kombucha юу? Вау. Вау. Kombucha. Mango юу Avocado юу? Оо. Mango. За Ace Hound уу Somersault уу? Оо вау. Оо вау. Тэ Somersault. За seafood уу гурилтай шил үү? Ямар ээ. Seafood. За hair also cinnamon rolls уу? Оо ямар сони те. Подкаст маань уу дэлгүүр маань уу гэсэн юм уу те? Cinnamon rolls. За shopping уу cafe hopping уу? Cafe hopping. Цагаан уу харуу? Цагаан. Локи сонгогдлоо. Уучлаарай гүм үү? За Monopoly уу юу? Monopoly. Хэр юу Suzy юу? Чорээ. Би ч жоох. Suzy. YouTube уу Instagram уу? YouTube. Ууган баяр уу юм гэсэн. Пүү. Яа. Да байса. Саксны залуу фитнес залуу? Саксны зал. Норвег уу Япон уу? Хоккайдо юу? Чи яваарэ. Би сүүлд яг андад Норвег ямаар байна гэд бүрээ. Норвег жоох үнэтэй юм бэлээ. Тэгтээ яг хүслээрээ бол Япон амар их юмар болохоор энэ удаад Японы сонгоё да. За үргэлж залуу байхыг сонгох уу, үргэлж мөнгөтэй байхыг сонгох уу? Хоох, үргэлж залуу. За тэгвэл завтай тэгтээ мөнгөгүйг сонгох уу, мөнгөтэй тэгтээ завгүйг сонгох уу? Хүүе. Мөнгөтэй завгүй. Сүүлийн асуулт амралтын өдөр гэртээ ганцаараа байх уу, эсвэл гэртээ найзуудтайгаа байх уу? Хизээ гэсэн. Амралтын өдөр. Амралтын өдөр ганцаараа. Яг одоогийн л байдлаа шүү. За эсвэл маш их хүнтэй уулзсан байна. Тинтээ энэ 7 хоногт тас. За ингээд блиц асуулт маань дуслаа. За одоо бүгдээрээ миний бэлдсэн дип асуултууд руу орцгоё. Энд юусоо юу хийсэн заяа? Ингээд асуулт бэлтгэхэд ингээд айгүй олон юм бодогдсон. Гэхдээ энд огт дурддахгүй юмнууд байгаа, сэдвүүд байгаа. Жишээлбэл хусын харилцааны талаар дурддахгүй. Хусын харилцаа гэхээр угаасаа л төвшөө орж ирэх учраас төвшөөгийн талаар ярихгүй. Сөгийн л талаар ярина. За 9 чинь 2010 хэдэн оноос хойш контент хийлээ? 21 онд ажилласаа гараад юу штэ random sheets ч юм бүр одоо ажилдаг байхад хэлсэн штэ. Тэгэхээр 19 онд уу?
Тийм хаа. Ковидоос өмнө хэлсэн байсан. Тэгэхээр 19 онд байж магадгүй гэж бодож байна. Random sheets ихэлсэн нь бол. Тэгээд за random sheets бол яг ингээд одоо нэг үе те. Тэгэнгუთ яг ингээд өсөө өөрийнхөө сувгууд дээр контент хийдэг болсон. Тэгээд өсөөг ингээд бодглохлоор зүгээр ингээд нэг юм зүгээр гоё контент биш яг юм сайн контент бүтээгч гэж одоо бич боддог хүмүүс ч бас тэгж боддог баг. Тэгэнгუთ чамд яг ингээд нэг юм анх контент хийж эхлэхдээ би яг иймэрдүү төрлийн контент хийн. За иймэрдүү төрөл нь бол окей ойлгомжтой. Яг ийм байх хэвээр миний контент те нэг ийм алсын хараа ч юм уу. Би яг ийм контент креатор шиг болно ч гэдэг юм уу. Эсвэл нэг ийм би контентоо ийм шалгуур тавина, ийм шалгуурыг хангасан байх хэвээр ч гэдэг юм нэг юм өөртөө тавьдаг. Өөртөө тавьсан тийм юмнууд юу байх вэ? Эхэндээ яг нөгөө random sheets-ийг эхлэхээс өмнө бас амар удаан бодсаахгүй. Ингээд азаатай хамт ер нь яг контент хийдэг бай. Яг юу хийх үү гэл тэнгүүт ер нь л ихэнх яг юм контент хий гэдэг хүмүүсийн одоо нөгөө нэг асуудал яг юу хийх үү гэдээ удацдаг. Тэгээд тэрийгэ олохгүй байхаараа ингээд улам ингээ хоошлогдоод хоош тавигдаад лээдэг гэж анзаарчихсан байхгүй. Тэгээд random sheets-ээс үргэлжлүүлээд яг өөрийнхөө сувгийг нээх үедээ ч гэсэн ер нь би юу баримталсан бэ гэхлээр ерөөсөө яг юу хийх үү гэж зовхгүйгээр яг хиймээр санагдаж байгаа. Эсвэл одоо за нэг ийм бичлэг, ийм агуулгатай юм хийлээ гэхэд одоо хүмүүст ямар санагдах бол гэдэг бас ингээд ийм асуудал үүсээд хийхээ болчдөг тохиолдлууд амар их гардаг юм шиг санагдсан. Тэгээд ихэндээ зүгээр хийжлээ. Юу ч хамаагүй. Зүгээр нэг ихлүүлчих юм бол учир нь алтна. Ядаж ингээд тэрийг чинь ингээд ойр тойрны хүмүүс үзэж эхлээд санал бодлоо хэлж эхэлнэ. Тэгээд миний ойрын хүмүүс үзсэн бол цаашаа хүмүүс санал болгоно ч юм уу тийм. Тэгээд явандаа танихгүй хүмүүс үзэж эхэлнэ гэд. Тэгээд нэг юм хүмүүс үзэж эхлээд комент хийж эхлэнгүүт ингээд байгаа юм байна шүү дээ. Аудио нь муусан цогтоод байгаа юм байна шүү дээ гэдэг ч юм уу нэг юм сайжруулах төвшний юмнууд бол дараагийн асуудал юм байна гэж бодсон. Тэгээ эхлэхэд бол одоо микгүүч байна уу, утасны камерч байна уу зүгээр л хийгээд эхлэе гэдэг бодолтой. Тэгээд явандаа ингээд сайжруулад эхэлсэн чинь нөгөө миний ихний тэр баримтлсан чанар алдагдаад эхэлсэн. Би одоо ингээд ийм гой дүрсэл биш бол влогт оруулахгүй болцсон. Тэгээд ийм аудио жоохон муу ах юм бол за хүн сонсоход хэцүү байна гэж одоо тасчдаг ч юм уу нэг юм. Тэнгүүд нөө ихний юу ч хамаагүй ингээд хийх хэрэгтэй гэдэг юутайгаа жоохон зөрчилдөд байгааз. Тэгээ одоо би бас тэрийг амар ойлгосон гэх юм уу. Ихэндээ ингээд тийм амар чанаргүй байсан ч хамаагүй ингээд хүмүүс намайг үздэг хүмүүс энэ чинь lifetime vlog төрлийн контент шүү дээ. Тэнгүүд ингээд тэр ингээд чанартай гоё дүрс байх нь хамаагүй, чанартай аудио байх нь хамаагүй ингээд нэг юм тухайн үед болсон процесс мемори миний үзэгчдэд амар чухал байгаа байхгүй. Гэтэл би яг тэр хэсгээ аюу алдагдуулж хэлсэн байлээ сүүлийн үед. Юу азар ойлгосон юм. За тэгвэл дуртай юм хийн гэж байгаа эсрэгээрээ би энэ төрлийн контентийг л хийхгүй, ийм л юм лав хийхгүй шүү гэдэг юм байдаг уу? Юу гэж бодсон сүүлд нэрээ нөгөө лайв стрим үнэхээр хийж чадахгүй юм байна гэж бодсон. Нэг тийм техникли төр чи бүр амар ажил юм байл шүү дээ. Тэгээд хоёрт болохоор мэдгүй тэр лайв стрим хийж байгаа хүний харизма гэх юм нэг юм шал онцгой юм шиг санагдсан надаа. Тэгээд дээр нь тэр чи ингээд үзэж байгаа лайв үзэж байгаа хүмүүсийг ингээд нэг юм тэр үргэлжлэх хугацаанд нэг юм уйд байхгүй ингээд нэг юм авч явах нэг юм скил шаардаад байна шүү дээ. Надад тав хийж тийм скил байхгүй байна гэж бодсон. Тэгээ миний влогны бас бараг нэг 40-50% та бараг юм ярихгүй нэг юм зөвөр дүрс мөрсөд байж байдаг шүү дээ. Тэгэхээр нэг тийм яриа хит одоо юу хийм подкаст бол одоо ингээд чамтай байгаа учраас ингээд нэг юм харилцан ингээд хөгжүүлэгдээд болоод байгаа байхгүй. Тэнгүүт ингээд 100% ганцаараа юм ярьж суuna гэдэг бол миний хийж чадахгүй төрлийн контент юм байна гэж бодсон. За тэгвэл одоо 9-1 талд ингээд контент хийж байгаа, нөгөө талд ингээд айгу олон брэндүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Тэгвэл тэр брэндүүдэд 9 ямар шаардлага тавьдаг вэ? Ямар брэнд чамтай ажиллаж болох вэ? Би эхлээд ер нь хэрэгжилж үзье л гэдэг. Бүр байнга. Тэгээд дээр нь сүүлийн үед миний бүр ер нь хиндэ ч гэсэн боддог л байсан. Одоо нэг юм брэндүүд ингээд нөгөө юу байдаг. Хамтарч ажиллаж байгаа хүмүүсээ яг нөгөө үнэн бодтой хэрэглэгч нараасаа ялгаж харьцдаг гэх юм уу. Ингээд нөгөө нэг тэр инфлюенсер, тэр контент креаторээр нөө сурталчлуул гадгаа учраас гоё харагдчихъя, гоё байчи гэдэг нэг юм шал юм нэг юм өөр сервис үзүүлэнгүүтлээ тэрийг үзсэн хүн энэ гоё газар юм байна, энэ гоё брэнд юм байна гэдэг одоо сэтэл аваад үйлчлүүлээ гингүүт үнэн хэрэгтэй тийм байдаггүй ч юм. Алдаа дутагдал бол ер нь бол байж болно шүү дээ. Засруулж болох зүйлтэй. Тэнгүүт илт яг нэг тийм засаж болох санамсаргүй алдаа биш яг нэг юм илт ялгаж харьцаад байдаг ч юм уу. Эсвэл
тиймэрхүү газрууд бол нөв юм байна гэж бодсон. Тэгээд тэр бол бүр үнэхээр одоо юу контент креатор талаас нэг мэдхэд амар хүндрэлтэй. Тийш тий чи тэнд очиод байх гэдэгхгүй шүү дээ. Тийм яхаа. Тэгээд нэг хэсэг би өөрөө яг үйлчлүүлэх дуртай, өөрөө дуртай хэрэгэлдэг газрууд руугаа ер нь бол өөрөө санал тавьж эхэлсэн нэг хэсэг. Тэгээд тэр бас амар юм win-win харилцаа байсан гэх юм уу. Би нөгөө өөрөө л өмнө нь контент хийхээсээ ч өмнө үйлчлүүлээд гоё гэдгийг мэдсэн байсан учраас хамтрахад ямар ч асуудалгүй. Тэгээд дээр нь нөгөө нэг бүтээгдэхүүний давхцал бас надад амар чухал. Одоо жишээ нь яг нэг салбарын олон брэндтэй хамтрахгүй байх гэдэг ч юм. Тиймэрхүү бас амар чухал. Тэгвэл бүр анх яг одоо өнгөрсөн рүү буцвал анхны одоо PR package ирсэн өдөр ч юм уу анхны яг ийм спонсор контент хий гэсэн ийм өдрөмж ямар байсан бэ? Амар гоёс ч тэгээд. Миний хамгийн анхны коллаб юу нийтэл. Минийх бүр 10,000 ч хүрээгүй байлоо да. Тэгээд ерөөсөө байгууллагатай хамтрна гэдэг надад сэтэл байхгүй үед холбогдоод тэнгүүд ингээ надаас үнийн санал одоо инсайт мэдээлэлүүд асууж хэлж байгаа байхгүй. Тэнгүүд би нэрээ би одоо ийм юмд бэлэн байх хэрэгтэй байж тээ гэдэг сэтэл орж ирж ирсэн. Тэгэл тухайн үед танайх төсөвч ямар байгаа вэ ч л нэг тиймэрхүү байдлаар харилцан ярилцаж тохирж байгаа л хэлжсэн баг. Ер нь л ямар гоёсан. Тэгээд дээр нь одоогоор ч тэгсэн нэгтэй нөгөө нийт хамдарч байгаа байгууллагууд дундаас нь тухайн байгууллагын соёл нь холбогдож байгаа ажилтны харилцаа гэл амар олон юм хамаарч тэгэнгүүт ингээд амар зөв газраас хэлсэн байгаа байхгүй би одоо ингээд бодохоор тэгээд тийм намайг баг ингээд юм байгууллагатай холбогдох одоо тэр яаж холбогддог яаж дэлхийгддэг гэдэг юнитэл баг надад сургасан баха. Газрууд ийм хүстэй юм байна шүү дээ. Ийм бэлэн байвал баг ийм медиа киттэй байвал зүгээр юм байна гэж мэддэг бодлууд ингээд дон гэж орж ирсэн юм. Эсвэгийн одоо Instagram дээр, YouTube дээр орж байгаа контентууд одоо харсан ч, үзсэн ч эрэг одоо айгу дотн дулаахан мэдрэмж үздэг хүмүүст нь төрдөг бах. Тиймгут одоо хосороо контент хийдэг хүмүүсийг та хоёрын амьдрал дээр яг ийм байдгүй. Тэргээл нэг иймэрхүү юмнууд амар ирдэг тий. Тиймгут яг чиний одоо дэлгэцийн уртх амьдрал, артх амьдралын талаар контент креатор талаас ер нь юу гэж боддог вэ? Ер нь амар хялгаагаа. Амар хялгаагаа. Тэнгүүд тэгтээ уг нь тэр нь ингээд контентээр харуулж байгаа юм нь би биш гэсэн үг нь биш. Яг л миний л нэг хэсэг байгаа байхгүй тий. Тэнгүүд тэр харуулж байгаа хэсгээс өөр хэсгүүд бас айгүй олон учраас за баг одоо юу гэдэг нэг 11 ч юм уу ил гарч байгаа учраас тий. Тэнгүүд харагдахгүй байгаа талууд ч гэсэн байгаа учраас бас нөгөө үзэж байгаа хүмүүсийг ч гэсэн ер нь бол буруу та харах байхгүй. Нөгөө нэг юу үзэж байгаагаараа л хүнийг одоо юу сэтгэл төрнө шүү дээ. Тийм болохоор үзэж байгаа хүмүүсийг ч гэсэн буруу та харах байхгүй. Ер нь ингэсэн нөгөө YouTube дээрээ ямар ч цензургүйгээр хэцүү байгаа бол эсвэл одоо юу гэдэг нэг юм стресстэй, сэтгэл готролтой байгаа бол гэж юу нээр юм нээлттэй хуваалцаж эхэлсэн байхгүй. Би бүр баг нэг юм childhood драмагаа ярьсан ч нэг юу байдیں۔ Бичлэг байдیں۔ Тэгээд би өөрөө нэг хэсэг нэг жоохон сэтгэл готролтой нэг эвгүй явж исэн үедээ надад тийм төрлийн контентууд эсэргээрээ уг нь ингээд зорилго нөгөө юу штэ. Одоо нөгөө хүмүүсийг сэтгэл готрлаас гаргах ч юм илүү юм хантай байлгах нэг ийм юм болоод идэх шүү, ийм үед ингэдэг шүү гэдэг төрлийн зорилготой юм шиг боловч надад тэр үед юу гэж санагдсан гэхлээр би сэтгэл готролтой байсан, сэтгэл готролгүй байсан ч нэг юм сэтгэл готрол гэдэг сэдвтэй холбоотой юм үзэхээрээ ингээд юм unconsciously нэг юм нэрээ ингээд надад болж байгаа юм байгаа билүү ч юм уу нэг юм зүгээр л нэг юм сонин юм сэтгэл готрлын нэг юм хам шинжиж гэх юм уу нэг тийм үүсчдэг юм шиг надад санагдсан. Тэгээд би уг зөв зүгээр байгаа шүү дээ. Ингээд daily life маань зөв зүгээр ажилдаа явбал зүгээр байгаа. Хэрнээ нэг хин нэгний сэтгэл готролтой сториг сонсонгууд ингээд юм дагаад нэг хэсэг хугацаанд даун болчтой юм шиг санагдсан. Тэгээд би уг нь тэр бичлэгээ юу гэж бодож хийсэн гэсэн чинь надтай ижил төстэй ийм ситуацид байгаа хүмүүс байвал ингээд нэг юм хантай юм уу гэж бодож хийсэн чинь эсэргээрээ ямар ч нэг зөв зүгээр байгаа хүн ингээ нэг юм арай өөр нөлөөлөлөөдэж болох юм байна гэж бодсон. Тэгээд тэрнээс хойш би ерөөсөө юм даун байгаа үедээ аль болох баг хуваалцаж эхэлсэн. Би өөрийгөө ер нь бас сүүлийн үе зүгээр ингээ амар муу контент креатороор мэдрээд байгаа байхгүй. Instagram-ийнхаа сүүлийн одоо орж байгаа постуудыг харсан чинь зүгээр юм одоо paid биш, sponsored биш контент амар цөөхөн байсан. Тэгээд уг нь би энийг ажил болоход ингээд миний одоо контент хийхэд ер нь маш их хугацаа, маш их юу орно. Одоо хүчин чармаалт орно тий. Тэгэнгүүт тэрийг ингээд байгууллага үнэлээд хамтарч ийн гэдэг нь би энийг ингээд урт хугацаанд доктортой хийх, тасралтгүй хийх уг нь ингээд үндэс суурь нь болж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө талаараа
би creator талаасаа нөгөө нэг юм хийхийг хүсдэг юм аа биш. Нэг юм branded sponsored content-ууд амар их хийгээд байгаа юм байна гэж анзаарсан байхгүй. Тэгээд хэрвээ би ч гэсэн өөрийгөө үзэгчийн зүгээс тавих юм бол үзэх зуртай хүн маань яг ингээд үнэхээр өөртөө таалагддаг гоё юм аа ярьж танилцуулж байгаа ч гэсэн тэр нь ингээд тоон хитэдэд эхлэх юм бол би дургу болчих эхлэх байхгүй. Тийм. Тэгээд би өөрийгөө бас тэгж мэдрээд айгу удаж байна. Тийм. Тэгээд хитрхи юм нөгөө нэг хийх дуртай зүйл минь биш нөгөө ажил маань гэж хардаг болсон байлээ. Нэгт. Тэгээд би нөгөө контент хийж эхлэхдээ болохоор нөгөө надад нэг ийм зарчим байдаг гэсэн юм. Би ингээд ерөөсөө full time content creator болохгүй гэж боддог байсан. Тэгээд full time гэдэг нь 100% контент хийж орлого олдог болохгүй гэж боддог байсан байхгүй. Тэгэхээр яаж эхлэх вэ гэхлээр би нөгөө нэг хийхгүй л болохгүй. Энд чинь миний орлогын их усүр юм чинь би хийж мөнгөтэй болно, одоо орлоготой болно гэдэг майндсеттэй хийхээр ингээд одоо юу гэдэг би нэг хийхийг хүсэхгүй байсан ч гэсэн энэ сар би хэрэг одоо орлогогүй байлаа гэж төсөөлөхөд одоо нөгөө нэг таалагдсан таалагдаагүй ингээд тэр газартай хамтарч эхлэх байхгүй гэдэг бодлоос даах байдаг гэсэн. Тэгээд одоо тэр бодлого өөрчлөгдөөгүй стил хийвэрээ. Гэхдээ одоо нөгөө би хийдэг full time content creator биш ч гэсэн өөр юмнуудад ингээд цаг заваач гэсэн зарцуулдаг. Тэнгүүд яг контент хийх нөгөө хугацаа амар бага одоо цаг зав болдоггүй асуудлууд их байгаа. Гэтэл нөгөө тэр олдож байгаа бага цаг хугацаанд би нөгөө нэг өөрийнхөө хүсэж байдаг одоо зүгээр юм ямар нэгэн promoted paid биш контент хийх үү? Одоо ганц л одоо энэ хязгаарлагдмал нөөцөн гэсэн үг шүү дээ. Тэрэнд би нөгөө нэг ийм контент хийх үү? Эсвэл одоо байгууллагын хамтарсан контент хийх үү гэхээр би тэр газар гэрээтэй миний бас үүрэг хариуцлага тэнд явж байгаа учраас одоо нөгөө тэр цагаа би одоо спонсород контент хийхдээ зарцуулаад байгаа. Ийм нөхцөл байдалд орчод байгаа гэсэн үг одоогоор. Тэгээд энэ жил юмуд амар юм балансд байлгая гэж бодсон. Тэгээ одоо ер нь бол газруудаа ч гэсэн ээлж яг юм урт хугацааны гэрээтэй газрууд аваад үлдсэн байгаа. Тэгээд ер нь бол маш их газрууд холбогддог. Тэгээд тэр газруудаа төрнөө гэж хэлжээд байж байгаа. Нөгөө нэг дуучтаас ч юм уу, жүжигчдээс ч юм уу, celebrity хүмүүсээс нөгөө таны хамгийн дуртай дуучин юу вэ? Эсвэл таны тоглосон хамгийн гоё кино чи юу вэ гэж бодсон шүү дээ. Тэгвэл чиний YouTube дээр орж исэн энэ бүрстэ үнэхээр гоё контент шүү. Энэ контентоо би хайртай шүү гэж боддог контент байдаг уу? Миний нөгөө аялын влогууд бүр би тухайн үед ястаа гоё юм хийгээд байна да гэж өөрсөө мэдтгүү үнэлдэггүй байсан байлээ. Тэгээд ер нь нөгөө влог хийдэг шалтгаан чинь юу гэжтэй. Би амар мартамхай заяа. Ингээд сүүлийн үед болмол тийм болж байгаа. Бараг нэг өчигдөр юу ийдсэн, яасан ийснэ ч санахгүй. Тэгэнгүүт ингээд өчигдөр юу хийснээ санахгүй байгаа хүн чинь жилийн өмнөх процессыг бүр ингээд санахгүй шүү дээ. Тэгэхээр ингээд нэг тийм миний амьдралын цаг хугацаа ингээд capture хийгээд үлдчихэж байгаа байхгүй тий. Тэгээд би одоо ингээд бүр ингээд нилээн анх хийжсэн влогуудаа тэг ялангуяа аялын влогуудаа үзэхэр бүр ингээд ямар их сэтгэл ингээд ямар юм одоо юм яг байгаагаараа юм бэ гэж боддог. Тэгмэд одоо жишээ нь ялангуяа ингээд би юм будаггүй дөнгөж сэрсэн царай мараагаа бичих амар дург болсон. Тэгээд анх хийж эхэлж байхад бол надад бүр падлиж байхгүй заяа. Тэр тэгээ магадгүй нөгөө нэг юу бах. Үзэгчдийн тоо моноос хамаардаг болсон баг гэж би бодоод байгаа. Дөнгөж эхэлж байхад би нөгөө намайг ямар хүмүүс үздэг вэ гэдгийг мэддэг. Тэнд юм бонд үүсчихэж байгаа учраас зүгээр юм миний найз шиг санагдаад ингээд өстой яг хаамаагүй юмудаа бүгдийг хуваалцдаг. Одоо ингээд сэтгэл готрал байна уу, өглөө будаггүй сэрж байгаа байна уу, тэгээ бүх юмыг хуваалцдаг байсан бол одоо ямар хүмүүс намайг үзээд байгаа ямар ч тийм юу байхгүй, ойлголт байхгүй. Надад яг үнийг хэлэхэд одоо тэгээд тэгж эхлэнгүүд хүн ингээд жоох өөрөө хумж эхэлт юм билээ. Тэгээд дээр нь бас эн чинь миний нэг аюулгүй байдал. Би өөрөө ингээд хамгаалж гин гэж бодож үйлдэлүүд хийнгүүт үзэгч талаас тэр ингээд нэг юм жоох юм хаалттай. Эсвэл нэг юм одоо юу гэх юм миний мэддэг гэсэн биш болсон байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү сэтгэлээс төрдөг болцсон байж магадгүй гэж бодсон. Тэгээд би дөнгөж эхэлж яхад нэг юм аав чөртэй нэг бичлэг хийсэн байдаг байхгүй. Тэгээд тэрийг хоруулах уу яах гэж бодсоор байгаа жил болсон заяа. Тэр болохоор ингээд ингэдэй. Аав чөр надад яг миний 18 насны төрсөдрөөр нэг юм аав нэг 3 жилийн цэрэгт яваад тэгээ нэг юм хоорондоо харьцдаг гэсэн захиагаа надад бэлгэлжсэн байхгүй. Тэгээд тэр бүр амар хөөрхөн заяа. Тэгээд би тэр захиаг нь уншаад тэр хоёрын реакшныг бичсэн байдаг байхгүй. Тэгээ манай хоёр ингээ ичээж бичээд бүр амар хөөрхөн заяа. Тэгээ уг нь яг контент амар гоё басан боловч би нөгөө нэг ер нь бол одоогоор яг аав чирхой царай гаргасан контент надад нэгч байхгүй. Тэгээд тэр хоёроо бас сейфтиг бодоод байдаг байхгүй. Тэгээд уг нь ингээ цацжуулахгүй юм шиг хэрнээ. Намайг бүр ингээ маш олон хүмүүс үздэг болт. Яа надад бүр ингээ влог маань ингээ 100,000 давчгаар би бүр ингээ амар сандраад идэх цаа бүр ингээ
oh my god гэж боддог. Ингээд 100,000 дотор байхаар ингээд яг намайг мэддэг хүмүүс үсээд байгаа юм шиг санагдаад 100,000-аас дээшлчихээр ингээд хүмүүс энэ тийм ингээд Facebook дээр шеэрлэгдэж ч юм уу нэг юм нөгөө намайг анханаас нь мэдхгүй хүн хальт үзээд хальт өөрийнхөө анхны сэтгэлээр шүүх юм шиг мэдрэмж төрөөддөг. Тийм. Тэгээ одоогийн эсвэл амар юм анх контент хийдэг ус эсвэл харьцуулахаа жоохон зөрөггүй. Илүү нэг юм өөрийгөө хумсан тийм болсон байл. Гэхдээ энийгээ би бас буруутгах чадахгүй байна. Нөгөө нэг өмнө нь ер нь л одоо подкастн дээр ч тэр висогийн хийдэг контентуудын дотлын комент хэсгийг харахаар сөрөг комент бүр амар цөөхөн, бүр маш цөөхөн, заримд нь огт байхгүй. Тиймгүүт тэрний хав одоо ингээд нөгөө талаар чиний ингээд тасралтгүй контент хийж байгаагийн хийх одоо шалтгаануудын нэг болсон байх гэж боддог байхгүй юу? Гэхдээ ингээд DM-эр ч юм уу бүр хаяа нэг амар сонин комментууд ирэндээ тэр дундаас хамгийн одоо rude бүр ингээд бүдүүлэг санагддаг асуулт эсвэл комментууд юу бах вэ? За би өстой яг энэ тал дээр бол амар азтай креатор гэж боддог өөрийгөө. Тэгээд сүүлийн үед нэг төрлийн DM, нэг төрлийн комментууд жоохон тасрахгүй байгаа. Надаас маш их хүүхэд гэж байна. Тэр чамд ямар санагддаг вэ? Одоо танихгүй хүнээс хүүхэд нэг хөлж ийн гэсэн үг өстэй тэр чинь ер нь. Тийм, хиндэ би амар offended болсон заяа. Яагаад гэсэн чинь одоо ингээд одоо бид хоёрын аав ээж нар хүртэл ингээд бид хоёроос асууж чаддгүй юм байгаа даа шүү дээ энэ чинь. Ингээд миний хоёр хүүхэд өөрсдөө ингээд өөрсдөө чинь юу шүү дээ гэж ийм хүндлэлтэй ханддаг сэдв байтал ингээд хин нэгэн танихгүй хүн одоо хүүхэдтэй бол гэж мэд. Тийм ингээд ялангуяа ингээд нэг юм одоо юу гэдэг аялал ч юм уу нэг юм скин кэр ч юм уу нэг юм me time те нэг юм өөртөө кэр хийж байгаа төрлийн бичлэгүүд дээр амар их орж ирдэг. Тиймэр. Тэгээ би бодохдоо зөв хитрхи өөртөө ургуулсан бодож ш магадгүй заяа. Гэхдээ ингээд өөртөө ингэж их цаг зарцуулахын оронд энэ цаг хугацаагаа хүүхэдтэй болоод хүүхэдтэй одоо зарцуулаач гэж хүлээж авт юм болов гэж би боддог байхгүй юу. Тэрэн дээр жоохон гайхаад. Тийм тэгээд хиндэ амар offend болоод байдаг байсан. Одоо бол амар эргээр хүлээж авдаг болчихсон шүү дээ. Би ч гэсэн одоо нэг миний үздэг бас влогрууд байгаа шүү дээ. Гадаад влогрууд гэх юм уу. Тэнгүүд ингээд бүр нөө тинейжер байхаас нь ингээд ахлах сургуульд байхаас нь влог хийдэг тийм одоо би фэн үзэгч чинь тэнгүүд ингээд одоо бас 30 идтэй хүмүүс байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээд хүүхдтэй болоосэй гэж гэдэг бодол надад бас орж ирдэг заяа. Тэгэхээр ингээд нэг юм миний одоо тэр миний үзэгч нар чинь нэг төрлийн ингээд миний найзууд болсон байгаа байхгүй. Тэгээ тэнгүүд ингээд хин нэг нөгөө найзаагаа энэ маань хүүхдтэй болчихсэй гэж боддог тоо. Тийм төрлийн бодол юм байна гэж бодоод нэг тоохоо байсан да. Нөгөө талаар бас ингээд та хоёр энэ хоёр одоо хүүхдтэй болоосэй гэж бодтол бас удаан үерхсэн. Тэгээ одоос 4-5 жил тийм хэрэгтэй. Бид хоёрын нэг юм нөгөө харилцааны шатыг ахиасаа гэж бодоод байгаа юм шиг. Тийм харин тийм тий. Яг хоо эрэг талаар нь харуул. Тэгээд нэг өөр нэг амар санаанаас гардаггүй комент гэхээр нөгөө юу атсан байсан юм. Миний нөгөө скин кэр бичлэгийн нэг доор ингээд амар олон юм скин кэр газруудтай хамтраал яваад идэг. Тэгэхэд үнээрхтээ одоо ингээд хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнийг харсан чинь аль нь ч тэр нөгөө бүтээгдэхүүнүүд нь алга. Би л нэг тийм утгатай комент хийсэн. Тэгээд би энэ хүн яг намайг хүнтэй андуурсан бах гэж би бодоод бүр скин кэр бол миний бүр хамгийн ингээд яг контент бүтээгчийн үед ингээд амар эмзэг сэдв байхгүй. Би өөрөө батхтай байхын зовлон бүр амар мэднэ. Тэгэнгүүт ингээд контент бүтээдэггүй байхдаа ч гэсэн ингээд нэг хин нэгний нөлөөнд тавтаад амар олон бүтээгдэхүүн авч үзчихсэн зовлонг мэднэ. Гэхдээ би тэр болгондоо хизээч тэр тухайн тэр бичлэг хийсэн контент бүтээгчгээрсээ буруутгадгүй зүгээр ингээд нөгөө миний нөгөө адын бодлого аахгүй тий энийг л хэрэглэх юм бол гоё болчихно ингэчгэл юм бол гоё болчихно гэдэг бодлосоо болоод бүр ингээд ямар ч контролгүй амар их бүтээгдэхүүн авдаг байсан. Тэгээ тэр зовлон мэддэг болохоор би бүр ингээд надад бүр ингээд амар гоё дийлүүд орж ирж байсан заяа бүр ингээд манай ингээд ийм амбассадор болох юм бол сарын тэдэн сая төгрөгийн цалинтай тэгээд ингээд нөгөө брэнд рүү гадагшаа яваад яасан зураг авалтна ингээд улирал болгонд ийм энэ том билборд дээр гарна марна гэдэг ч юм уу тэр чинь ер нь ингээд ийм эмхтэй контент креатор хүний хувьд бас л гоё мэдэрч болох жаргалын нэг шүү дээ. Тэнгүүд би бүр ингээд за хэрглэж үзье. Тэнгүүд скин кэр бүтээгдэхүүн бол нөгөө хэрглэж үзээд үр дүн мэдрэхэд маш удаан хугацаа зарцуулдаг төрлийн бүтээгдэхүүн. Тэгээд би ингээд за эхлээд мэдэхгүй байлаа гэж бодоод хэрглэж үзье гингүүт ингээд надад хамгийн багтаа сар шаардлагач байгаа байхгүй. Тэнгүүд сарын дотор нөгөө талын маань бодол нь өөрчлөгдсөн байдаг. Тэр чинь ингээд аргагүй байхгүй тий. Би нэг юм оруулж ирээл зарах гэдэг. Тэрийг ингээд өнөө маргаашгүй улирлан дуусгаад чинь тэнд нэг нөхөр заа бэж гэдгээр хэрч хэлсэн шүү дээ. Гэх мэтчлэн тэгээд надад бүр ингээд нөө гэж хэлсэн маш олон байгууллага бүтээгдэхүүн брэнд байгаа заяа. Тэгээд тэгж явж явжгаад яг ингээд жил
нөгөө одоо хамтарч байгаа нийтлэгээ нөгөө флам гэд газар оруулж ирдэг. Тэр газартайгаа бүр нэг жил өөрөө яг менторлуулж үзээд окей би яг энэ газартай хамтарч чадах юм байна гэдэг бодол төрөөд дийл хийгдсэн байдаг байхгүй. Тэгээ би бүр одоо миний контентуудыг үздэг хүн сайхан бол мэднэ бүр скин кеэр дээр би ямар ч ингэж бүтээгдэхүүн онцолдгүй ингээд ментортэй болоод скин кеэр чухал юм байна гэдгийг ойлгож эхэлснээсээ хойш арьсаа онцлуулаач. Тэгээд таарсан бүтээгдэхүүнийг хэрэглээч. Тэгээд ер нь орой бити ингээд залхуурч будагтай унтаач гэх юм цөөх юмнуудыг хэлгээл ингээд бичлэг хийгээл стори хийгээл явуулдаг байхгүй. Тэгээд тэр болгоныг магадгүй зүгээр тэр хүний харах өнцгөөс юм биш магадгүй ингээд бүтээгдэхүүн сурталчлаад байна гэж хард юм уу яа тий. Тэгээд яг нэг тийм DM комент ирсэн бахаар нь би бүр ингээд яг зурагтай нь өөрийг нь комментийг оруулж байгаад анх удаа хэрүүлсэн байдаг байхгүй. Битээ давраад ээ. Тэгээд стори оруулахгүй юу яцсан. Устгацсан байсан коммент. За ингээд контент бүтээгч талын асуултууд дуслаа. Одоо дараагийн сэдв юун дээр эпизод ч бас ирдэг бах. Би ч гэсэн яг найзын зүгээс асууж зөвлөгөө авмаар санагддаг сэдвүүдийн нэг бол санхүүгийн талын зөвлөгөө. Миний ойр тойронд байгаа хамгийн яг ийм санхүүгийн зөв дадал хвшилтэй хүн өсөө юм шиг надад санагддаг. Өсөөд нэг ийм санхүүгийн талын одоо арай өөр биш байж болно заяа. Яг зөв зүйл байгаа гэж би хараад байгаа хгүй. Тийм гот энийг хин нэгэн би тэгээ болон үзэж байгаа хүмүүс ингэж мэдвэл зүгээр ах гэж бодоод байгаа. Хувийн санхүү гэж ярих юм уу? Гэр бүлийн санхүү гэж ярих юм уу? Одоо ингээд төвшөө та хоёр хамт амьдарч байгаа шүү дээ. Тийм гот чиний хувийн санхүү гэж асуух уу? Одоо гэр бүлийн санхүү гэж асуух юм уу? Та хоёр тэр тал дээр ямар дуу байдлаар явдаг? Яана. Хувийн санхүү л юм байна. Бид хоёрт одоо ер нь дундын юу байхгүй, санхүү байхгүй. Дандаа тустай явдаг. Анх ч тийм байсан. Тэгээд одоо ч ингээд хэд хэдэн зээлтэй, төлөлтүүдтэй, тэгээл ингээд хэрэглээний юмнууд байдаг шүү дээ. Тэрийг бид хоёр ингээд 50-50-гээр нь авчдаг байхгүй. Тэдний төлөлтийг би хий, чидээ тэрний төлөлтийг би хий гэд. Тэгээд одоо нэг ус innovation бла бла тэрийгээ бас ингээд үнийн дүн харьж агаад ингээд аль болох 50-50 болгоо хуваагаад авчдаг. Тэгэхээр хувийн санхүү гэх юм дээ. Тийм. За тэгвэл өсөө өөрийгөө яг ийм санхүүгийн зөв дадалтай хүн гэж ер нь бодож байна уу? Ер нь санхүүгийн тал дээр ямар одоо байр суурьтай хувийн санхүүгээ одоо удирдах тал дээр би өстой яг өөрөө амар сайн гэж боддог байхгүй юу? Тэгмүүд ингээд чамаас ийм комплимент ирэхээр би бүр ингээд сандраад идэг. Oh my god. Би ингэж үнэлэгдэж байгаа юм чинь. Яг нөгөө сахилга баттай хүмүүс нь одоо яах вэ гэж. Би зүгээр амар сайн хадгалдаг л хүн гэж өөрийгөө боддог. Тийм үү. Гэхдээ одоо ингээд би эсвэл тэгж бодож юм л одоо ингээд хадгалдаг хүмүүс гэхээр химнээд хадгалаад ингээд зарим хүмүүс өөрөөсөө харамлаад одоо тэгж ингээд цааш нь хийнэ гэж ярьдаг шүү дээ. Тийм гот ёсоо болохоор хадгалдаг би мэднэ. Одоо хадгалахыг үзүүлдэг. Гэхдээ нөгөө талаар ерөөсөө ингээд би ингээд хадгалж байгаа юм чинь ингээд өөрөөсөө харамлсан юм ерөөсөө байхгүй. Дуртай зүйлээ авч чаддаг, дуртай байвал одоо өөртөө зарцуулж чаддаг. Гэхдээ хадгалдаг. Миний бодлоор болохоор яг энэ балансыг хүмүүс олох нь хамгийн хэцүү санагддаг байхгүй. Тийм гот арай ухаалаг санхүүгээ барьж байгаа хүмүүс болохоор хэдийг хадгалахын, хэдийг нь үрхийн энийг авч болох юм уу болохгүй мó гэд нэг юм арай өөр юм цаана яваад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. За надад хавирхаа тийм. Хадгаламжин дээр ингээд юм 2-3 данс байдаг байхгүй. За. Би нэг юугаас ану арчуугаас сурч ирсэн. Хамт ажилладаг байхдаа олон дансны арга гэд. Тэгээд би тэгээд ану мануутай харьцуулах юм бол бүр нөө заяа санхүүгийн сахилга бат. Тэгээд одоо зүгээр хэрэгжүүлээд аваа сурцсан юм нь юу вэ гэхээр нэг надад эрсдлийн хадгаламж гэж байдаг заяа. Эрсдлийн хадгаламжиндаа би нөгөө тухайн сард орсоо орлогоосоо одоо нөгөө зарцуулах өстой зардлууд гарлаа ч тий. За тэр зардлууд гарлаа. Тэнгүүтлээ хамгийн түрүүнд би зорилгын хадгаламжиндаа хийн. Зорилгын хадгаламжийн дараа одоо нэг юм авмаараа бла бла сэтлүүдийг өглөө. Тэгээд өөр юм зарцуулах өөр юм байхгүй үлдлээ гэж бодох юм бол шууд эрсдлийн хадгаламж руугаа хийдэг. Ер нь миний харилцагад бол маш бага мөнгө гэдэг. Бараг л мөнгөгүй. Аль болох бүгдээр ингээд хуваарлаад хадгаламжууд руугаа хийждэг гэх юм уу. Тэгээд харилцагад мөнгө авах юм бол үчээд байдаг байхгүй юу. Тийм. Тэгээд ер нь бол би маш үрлэгэн. Тэгээд яг энэ үрлэгэн зангаа сурах гад хадгалж сурсан гэх юм уу. Би ингээд өөрийнхөө персонаг ингээд тодорхойлох юм бол нэг талд ингээд амар үрлэгээ өсөө заяа. Нөгөө талд мөнгөгүй болохоос айдаг өсөө. Ийм хоёр хүн миний одоо
яг ийм санхүүгийн персонаг харах юм бол ийм хоёр хүн. Тэгэнгүүт энэ хоёр ч ингээ хоорондоо ингээд амар зөрчилдөн заяа. Нэг нь амар үр хэрэгцээ өндөртэй, нөгөөх нь энийг ингээ өрчвөл би мөнгөгүй болчихно гэдэг нэг ийм айцтай хоёр хүн байгаа даа. За тэгэнгүүтлээ энэ хоёр айц дээрээ тулгуурлаад хоёр хадгаламжтай байдаг гэх юм уу. Тэгэнгүүт нөгөө нэг үрхийг хүсэж байгаа ёсоо маань зорилгын хадгаламжтай. Зорилготой хадгаламж байснараа нөгөө нэг юм болгонд савчиж үрээд ахгүй болж хэлсэн. Одоо ингээд жилийн ихэнд хадгаламжаа нээлээ гэхэд за би ингээд нөгөө том одоо үнийн дүү өндөртэй юмнууд дээр зорилго тавьж хадгалж эхлэх юм уу? Би жишээ нь 12 сард аялна гэж бодох юм бол сараас эхлээд за би аялахаа за ойролцоогоор тэд гэж бодчихъя гэж барагцаалж зорилгоо дөнгө тавингуутлаа. За тэгвэл надад 12 сар байгаа юм байна. Тэгэхээр би сард тэдэнд хүрэх хийвэл энэ зорилгодоо хүрэх юм байна гэж бодоод хадгалдаг зорилгын хадгаламж. Тэгээ тэр зорилгын хадгаламж маань явандаа хоёр салж хэлсэн. Нэг нь арай нэг юм аялал ч юм уу, нэг юм арай за цэглэхан бараач үт юм уу, нэг өндөр үнийн дүн те. Нөгөөдг нь юм хөөрхөн юм өөрийгөө баярлуулах юм жижиг арай төсөв багтай. Тэгээ тэр зорилгот нь одоо нэг юм одоо яадаг чинь юм цүнхч байдаг юм нэг юм. Тэгээ тэрийгээ зүгээр нэг юм өөрийгөө урамшуулах зорилгоор өрөндөө гэж бодож арай баг дүнгээр хадгалаад байгаа байхгүй. Тэгээ тэрийг нэг овоо ингээд хөрхөн зорилгод нь хүрээд үнийн дүн бүрдчих юм бол би тэрийгээ зарцуулдаг. Тэгэж за энэ хоёр хадгаламжтай болж эхэлснээр нөгөө үргэлгийн эсүү үрдэг нь хэвээрээ тэгтээ арай юм чин арай нэг юм танагтай үрдэг болсон гэх юм уу. За тэгээ нөгөөдг нь болохоор нөгөө мөнгөгүй болчвол яана гэдэг эсүүдүүд зориулаад зорилгын биш юуны эрсдлийн хадгаламж нээж эхэлсэн. Тэр маань болохоор маш урт хугацааны хугацаагүй хадгаламж. Тэгээд ер нь ингээд гинт юу ч болоо байлээ гэж боддог байхгүй би. Одоо маргааш дэлхийс үн чи юм билүү те эсвэл одоо яадаг чи ингээд хоёр улс хил мэлээ хаагаад те импортоор ямар нэг юм орж ирэхэ болцдог ч юм уу. Зүгээр л улс төрийн ч бай, миний хувийн амьдралын ч бай, өвчин зовлон ч гэдэг юм уу. Зүгээр л юм гинт би мөнгө олох боломжгүй болчвол яах вэ л гэж бодож хадгалдаг юм. Хадгаламж гэсэн үг. За түрүүн өсөө контент креатороос гадна гэр бүлийн бизнес хийдэг гэсэн тэр тухай бас хүмүүст арай дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэж бодоод ер нь влогууд дээр ажилдаа явдаг гэл гардаг. Тэгэл юу хийгээд байдгийг гэж юу хийгээд байдгийг юм ойдог л гэдэг. Өөр ойдог юм уу? Яг юу хийгээд байдаг талаар ярих хэрэгтэй. Тэгээд ер нь яг тэр гэр бүлийн бизнес эхэлснээс одоо хүртэлх ер нь нэг юм процессыг яагаад тэрийг эхлүүлсэн, ямар одоо процесс, одоо яг ямар одоо байр суурин дээр байгаа бизнесийн гэдэг талаар гоё тавч ярил. За би нөгөө ковид гараад 22 онд ажилласаа гарсан. Ажлаас гарлаа гэдэг шийдвэрээс өмнө л ингээд өөрөө юм хийж үзмээр санагдаад яваад байгсахгүй. Тэр нь амар удаан хугацаанд бодогцсон. Тэгсээр нь яг нөгөө ямар бичлэг хийх үү гэд бичлэгээ хийж эхэлдэг үтэй ижлэхэн яг юу хийх юм гэ тэр нь тодорхойг учраас ингээд нэг юм ажлаасаа гарч чадахгүй ингээд үргэлжлүүлээл гармаар байгаа хэрнээ гарч чадахгүй үргэлжлүүлээл яваад байдаг гэсэн гэх юм уу. За тэгээд тэгж явж жагаад яг шийдээ за окей би ингээд юу хийхээ мэдгүй ч байсан хамаагүй л гарыг гэд ажлаасаа гараад тэгээ ажлаасаа гарахын өмнө цалингийн зээл аваад надаа өнөө боссос чи sorry тэгмүтлээ тухайн үед яг дөнгөж төвшөөтэй танилцсаж таарсан. Тэгэл бид хоёр ингээд хоёулаа хамт кофе шоптай болох уу гэлний юм хөрх юм cat cafe-тэй болох уу гэдэг ч юм уу юм залуу хүмүүсийн ингээд толгойд хийхийг хүссэн олон юмнууд эргэлддэг штеп. Тийм харилцаа ярианууд яваалсан. Тэгээд яг ковид үе таарсан болохоор нэг юм үйлчлэгээний бизнес амир ер нь эвгүй үетэйс учраас нэг зориглож орч чадахгүй явагдсан. Тэгээ явж исэн чинь аавын би жоохон эвгүрхэд тэгээ манай хоёр болохоор нэг юм юу яадаг ойдлын бизнесээ одоо бараг 20 гаруй жил хийж байгаа. Намайг хүүхэд байхад л хийдэг байсан. Намайг хүүхэд байхад л нэг юм 5 антай гэр дотор ойдлын машин л байдаг байсан. Миний ингээд бага насны дурсамжинд юм ойдлын машины одоо нөө дуу штэ тэр бол ингээд бараг минь core memory заяа. Тэгээд хүүхэд байхад л хийдэг байсан. Одоогоороо ч хийж байгаа. Хоёр ахгүй юу манай хоёр. Тэгээд ковид гарсан чинь манай хоёр гэртээ карантинлэгдэхгүй. Одоо энэ хооронд ч юу их ажил дээр очиод юм ойжил бай гээд ажил дээрээ карантинлэгдсэн манай хоёр. Тэгээд ковид мовид жоохон гайгүй болоод нэг хөл хоромороо гайгүй болоод би яг тэр үеийн хүртэл ингээд нөгөө аавч хоёрын яг ямар орчинд ямар ажил хийдэг байсныг ерөөсөө мэддэггүй. Зүгээр яг юм ойдог гэдэг ойлголтоос гэтрээгүй байсан гэх юм уу. Тэгээд бараг анх удаа ингээд амар олон жилийн дараа ажлын байран дээр нь очиж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө ойдлын бизнесүүд чинь нөгөө санаж нэг юм хуучны байрнуудын нэг Б1 рүү подвал руу ороод нэг юм ойдл гэсэн нэг юм хөрхэн хаяг маягтай. Тэгээ манай хоёр бол ер нь л яг нэг тийм газар заяа. Тэнгүүт ингээд бодохоор одоо Б1-т подвалд ингээд амар олон сар өдөр шөнөгүй байж чинь
гэсэн үг байхгүй манай хоёр. Тэгэнгүүт тэгэл тэр үе чинь хүн амьтны тархлаа унаал. Тэгээ эрүүл мэндээ айгүй эвгүй байсан гээд биеийг муутахаас аргагүй нөхцөл байдалд байсан байхгүй. Тэгээ би яг за хүүхэд байхад угаасаа одоо аав чарта тусалчий гэдэг бодол бага байсан ч одоо сэтжийн хөрхгүй гэдэг шиг тийм байсан баг. Тэгээд оюутан байхдаа би угаасаа ингээд сурч боловсроход цаг хугацаагаа зарцуулсан баг гэд ингээд тэнгүүд нөгөө нэг юм ажлын байран дээр гарангуутлаа юу хийх үү гэл амар нэг кофе шоп мофч гэдэг яадаг чи нэг юм амар юм цэвэр цэмцгээр амар гоё бизнес хүсээд исэн байгаа байхгүй юу. Гэтэл ингээд аав жирийн хийгээд байгаа бизнес ингээд тийм амар жоохон хэцүү орчинд тэгээ өөртөөхөө эрүүл мэндийг ингээд золион барин ингэж хийгээд байдаг гэж бодсноо. Окей. За би тэр үед ерөөсөө надад нөгөө дуртай энийг хий гэдэг юм хүсэл эрмэлзэл байгаагүй. Зүгээр л би аав жирийг юм орчинд ажиллахгүй гэдэг бодол хамгийн түрүүнд орж ирээд тэгээд нөгөө нэг насан цэлийн зэлээ ийм нөгөө нэг объект олоод одоо үйлчлэгээний талбай малбай түрээслэхэд зарцуулаад сурмсуур хийхэд зарцуулаад тэгээд 22 онд тийм 22 онд эхэлсэн ийм бизнес байна. Тэгээд стил жижигээрээ гэхдээ анх эхэлснээс явбал бүр харьцуулшгүй том болсон миний хувьд тийм ийм хөрхөн бизнес байна. Тэгээ би чи ажилтаа жоохон токсик харилцаатай. Эхэндээ болохоор нэг юм аав жарта туслах хүсэл маань энийг эхлүүлэх одоо шалтгаан байсан бол явандаа энэ чинь ингээд нэг юм юу болчихж байгаа шүү дээ. Ажил болчихж байгаа шүү дээ. Миний өдөр тутмын одоо баг 24 цагийн 8-ын зарцуулж байгаа ажил болчихж байна. Тэнгүүт явандаа жоохон одоо 22 оноос хойш гэдэг чинь 3 жил болчихлоо шүү дээ. Тэнгүүт би энийг яг хийхийг хүсээд байгаа билүү? Би энийг хийх дуртай билүү гэдэг асуудал яригдаж эхлээд тэгээд токсик харилцаанд орсон байх юм да. Тийм, тачхандаа юм байна. Тэгээ 9 одоо яг ажил дээр өглөө очиод орой ажилласаа гарах хүртлээр тэнд юу хийж зохион байгуулдаг хүн бэ? За би ер нь бол захиалгуудаа аавна. Тэгээд захиалгуудаа хянаад яг нөгөө анх захиалагч юу хүсэж захиалсан тэрийг нь яг гар дээр нь өгөх. Тэр хоорондох менежерүүдийн бүгдийг нь хийдэг гэсэн үг. Утсандаа хариулна, дэлгүүрт орж исэн хүмүүстээ борлуулалтаа хийн. Тэгээд үйлдвэрлэлээ захиалгын мэдээлэлээ явуулна. Оёж жоох явцад нь яг нөгөө нэг одоо зөв өнгөтэй зөв юмнууд нь хийгдэж гинөө гэдгийг шалгана. За тэгээд сүүлийн үед хүн алдахгүй байгаа учраас лого хатгамлаа өөрөө хийж байна. Тиймэрхүү л энэ да. Нөө юун дээр контентууд дээр нь ажиллан гардггүй шалтгаан нь би болохоор одоо айгу олон талаар бодглохлоор нэг бол ингээд миний ажлыг хүн нэг амар сонирхолтой гэж харахгүй бах гэж боддог ч юм уу. Эсвэл бол ажлаа нэг харуулахыг хүсдэггүй. Эсвэл бол зүгээр л ажил дээрээ тэрийг харуулад ах завгүй өнгөрт юм уу? Яг аль нь вэ? Ер нь бол харуулад ах завгүй л өнгөрдөг зүгээр. Би ажил дээр яг 3 жилийн хугацаанд яг ийм байдалтай ажиллаж байгаа байхгүй ингээд ялангуяа өвөл заяа. Ингээд өглөө гарахаар нар мандаг байдаг шүү дээ. Тиймүүд орой ингээд нар бууцсан үе тарина шүн харж байгаа. Тиймүүд тийм нар гэж юу вэ? Нэг тийм одоо хууртай ажилладаг болохоор энийг харуулъя гэдэг сэтэл байдгүй. Тэгээ хоёрт болохоор эсвүүгийн хийдэг бизнес гэдэг маркетинг ерөөсөө хиймээргүй байсан. Тэгээ тийм болохоор ерөөсөө контентын дээр оролдог байсан. Зүгээр л энэ эднийх сайн, эднийх гоё гэдэг л одоо яг манай бизнес л өөрийнхөө одоо юугаар гарч ирдэг байгаасаа л гэж бодсон гэх юм уу. Манай аав жирийн 20 гаруй жил хийж байгаа. Ингээд нэг юм үйлдвэрлэл оёдол тал дээр ингээд маргаангүй гэх юм уу. Угаасаа нөгөө салбар нь жижиг учраас одоо барилгынхан, уулуурхайхан одоо тийм хөдөлмөрийн хувц хэрэгтэй газрууд гэсэн үг. Тэгэнгүүт тэр хүмүүс угаасаа ингээд өмсөө явж ахт нь наадхаа ханаас хэлгсэн гэдэг ярианаас манайхаа мэдэж аваад маш их захиалдаг болсон гэх юм уу. Тэгээд одоо нөгөө жаргацсан бизнес гээл подкастн дээр яриад байдаг шүү дээ. Ингээд юм ямар ч одоо зовлонгүйгээр борлуулагдчихдаг. Тэгээд манайх эрэлтээ дийлдэггүй. Тэгээд эрэлтээ дийлдэггүй шалтгаан нь одоо тэр чамныг хадгалж барьж хөдөлгөх нь амар хэцүүхгүй гэх юм уу. Би өмнө нь ингээд бүр ингээд маркетингийн салбарт ажилладаг байсан ингээд юм үйлдвэрлэлийн бизнес рүү яваад орчих байгаа байхгүй. Тэнгүүд нэг юм эхэндээ жоохон мэдлэг тутсан. Бас туршлага тутсан баг. Тэнгүүд миний зүр хамгийн ихний бодлол ингээд юм аав жирийн эхэндээ би аав жирийг хийж байгааг тийм чанартай гоё хувцагч мэдээгүй заяа өнийг хэлэхэд. Зүгээр л which is normal те зүгээр одоо юу гэдэг наран туулж байд юм уу зах худалдааны төвүүдээр зарагдаж байгаа л хувцс гэж боддог. Манай хоёр угаасаа өөрсдөө зардаггүйсэн байхгүй. Ингээд нөгөө ойчлоо тэнгуүлийн олон тоогоор нь бөөний үнээр нь ингээд нөгөө газрууд руу нийлүүлдэг. Тийм болохоор тэгдэг байсан юм уу би зүгээр л би амар чанартай гоё хувцс гэдгийг нь өөрөө мэдэрдэг байсан ихэндээ. Тэгээд явандаа өөрөө ингээд захиалгаа аваад борлуулад эхэлсэн чинь хүмүүс танах эн чи ямар гоё юм, эн чи ямар гоё юм гэж орж ирэнгүүт гэд. Тэгээд одоогоор бүр яг нэг тогтмол захиалдаг хүмүүстэй болцсон. Тэгээд тэр маань маш гоё байдаг.
Одоо ингээд за бизнесийн онцлогийн сонирхолтой. Би яг энэ салбарыг ерөөсөө мэддэггүй одоо ингээд одоо угаасаа ингээд нөө барилгын ажил хийж байгаа ч юм уу уулуурах хахаа нэг хувц өмсөд байгаа шүү дээ. Одоо тэрийг ингээд оёд гаргадаг гэдэг нэг юм байхгүй зүгээр нэг юм бид нэр очиод хувц судалдаж авдаг шиг нэг тийм бодсон. Тэнгууд ингээд өсөөг ийм тийм бизнес рүү орсон гэхээр бас амар сонирхолтой. Гэхдээ нөгөө тал нь бас онцлог нь гэр бүлийн гэдэг одоо зүйл байгаад байгаа байхгүй. Тэнгууд чиний бодлоор одоо гэр бүлийн бизнес тэ байхын давуу тал нөгөө талаар хэрвээ сул тал байдаг бол сул тал нь юу вэ? Хамгийн том сул тал нь ингээд нэг юм гэр бүлийн харилцаа, ажлын харилцаа алдагдчихдаг. За. Би яг ингээд сүүлийн 22 оноос хойш ингээд юм аавч хоёртой мэдэрдэг байсан халуун дотн одоо тэр яг юм ээж охин хоёр, аав охин хоёр гэдэг мэдрэмж ингээд амар багасаад байгаа юм шиг надад санагдаад байдаг. Тэгээд бизнесэл болсон хойно алдаа оноо бүр маш их бүр ингээд үсээ зудлаагаад өөлтөг өдрүүд бол маш их өнгөрсөн байгаа хгүй юу. Тэнгүүд ингээд ажлын жишээ нь зүгээр ажлын хариуцлага яригдах байлаа гингүүд би нөгөө нэг аавч хоёртойгоо хариуцлага ярих болчиход байгаа хгүй юу. Ихчтэйгээ ч юм уу те. Тэнгүүд ингээд тэр дунд уг нь би зүгээр хин нэгэн өөр танихгүй зүгээр миний ажилтан ч юм уу байх юм бол тэр асуудалгүй. Би ингээд болох чинь те. Тэнгүүд тэнд юм өөр одоо нөгөө гэр бүл гэдэг бонд явагдаад байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд за би арай хатууд ч юу гэдэг ч юм уу нэг юм. Би аав жиргэн одоо 60 гарч байгаа хүмүүс. Тэнгүүд ингээд тэтгэвртэй гарцаа ирнэ ингээд ажиллаад байгаа энэ одоо мундаг байдгийг нь би ингээд үнэлхийн хооронд энийг ингэсэнгүү тэрийг тэгсэнгүү гэдэг ч юм уу. Тэгээд аав жиргэн нэг тийм нэг сони шаардлага юм дээр хэмлээд байгаа юм шиг. Ингээд иймэрхүү жижиг ингээд бүрднүүд үсээд байдаг. Надаа тэр нь жоохон хэцүү. Одоо ингээд нөгөө бизнес санаа зовоод бизнесээ ингээд хийж явах явцад давхар яг тийм юм санаа зовох шаардлага. Тийм хараад энэ тий. Одоо жишээ нь манай хоёр ингээд ямар ч юм маркетингийн талын ойлголт ч юм уу тэгээд яг юм бизнесийн эсвэл одоо үйлчлэгээний гэдэг ч юм уу тийм юмны талаарх ойлголт байхгүй зүгээр л маш сайн хувцс хийдэг хоёр хүн байгаад байгаа шүү дээ. Тэнгүүт би ингээд 60-тай хүнтэй 60 гарсан хүнтэй одоо энэ бол манайд ингээд байд имиж болно. Буруу маркетинг болно гэдэг юм ярмаарг байгаа байхгүй тий. Ингэж хүнтэй харилцаж үйлчилж болохгүй гэдэг юм одоо яриад ямар ч нэмэргүй гэх юм тий. Эсвэргээрээ давуу тал нь ажилдаа ингээд шинэ хүн авахлаэр за би боллоо чадахгүй мэн бай гэдэг юу айгүй их сонсдог шүү дээ. Эсвэл бол чимээгүй зүгээр гараа явцсан байдаг ч юм уу тий. Ихэд ирэхгүй. Тэгэл байч гэдэг. Тийм үү одоо аав ээж их 3 бол бай гэд хизээч явахгүй одоо ассетууд болж үлдэх нь хамгийн гой давуу талх тий. Харин тэгэл гэр бүлийн бизнесийн давуу тал нь тэр их юм уу? Одоо нэг шал танихгүй хүмүүс нийлээд нэг зорилгын төлөө явах нэг өөр бүр үнэхээр би нэгээ сайн мэддэг хүмүүс нэг зорилгын төлөө гэр бүлээрээ нэг зорилгын төлөө ажиллах тэр мэдрэмж ч гэсэн ер нь болохгүй. За сүүлийн хэдэн асуулт руугаа орцгоё. Чи ингээд өөрийнхөө амьдралын хамгийн завгүй үеийг төсөөлөд, ажлын нэг өдрийг төсөөлөд, тэгээд өглөө гэрээсээ гараад гэрээтэй орох хүртэлх тэр процесс ер нь чи яг юу хийж яаж өнгөрүүлдэг вэ? Миний хамгийн бизи өдөр заяа. Яг нэг үндсэн ажил маань зураг авалт ч юм уу ямар нэгэн контент креашнтэй давцах өдрөл надад бүр үнэхээр одоо үс босдог тоо. Тийм бусдаар бол зүгээр яг нэг өдрийг бүтэн зураг авалтанд зориулах, нэг өдрийг бүтэн яг энэ ойдлын ажил дээрээ зарцуулах хоёр бол ингээд менеж хийж болох үстэй байхгүй. Тэнгүүд за яг тийм өдрөөр төсөөлөөд яг завгүй өдөр гэж төсөөлөх юм бол за тэр нэг өвөл таарлаа гэж бодох юм бол өвөл нөгөө төвжирлийг тооцож ажил зохицуулах нь одоо хүн болгонд л хэцүү байгаа тий. Тэгээ тийм болохоор өглөө 6 гэж гарахгүй бол төвжрэлд орчихдог. Тийм учраас ингээд нараг үе 6-ад гарлаа. За тэгээ ажил дээр очлоо. Маш амархан нэг 15 минут төвжрэлгүй бол явааччихдаг. Тэр нь хамгийн happy. Тэнгүүд тэгэл байнга 6-ад босч чадахгүй шүү дээ. За тэр явах. За тэгээ ажил дээр очлоо. Ажлуудаа хийж илаа, захиалгуудаа зэгцэллээ. За тэнгүүд оюутгах шаардлагатай лого хатгамлын ажлуудыг өгүүлээ. Энэ тэдэнд бэлэн болох хэрэгтэй бла бла гэж бодож өнөөдөр орохгүй бол болохгүй юмнуудаа заавал хийлээ. За тэгээд ланчтаа орлоо. Ланчтаа орсны дараагаар зураг авалт руу явах. Тэнгүүд өдөр бол төвжирлээ уралцсан байдаг. Тэнгүүд за наандаж 2 цагийн наан. За нэг 2-ын зурган дараа 2 гэж гарахгүй бол гэдэг ч юм. Тэгээд 2-оос жингууд за нэг дундаж зураг авалт нэг 2 цаг. Зүгээр өөрөө хийдэг. Өөрөөр хийдгээр ил бол за нэг цаг болчихно. Зүгээр яг нөгөө очиж оролцдог зураг авалтууд. За жишээ нь Univision ч юм уу тийм бах юм бол за Univision бол баг 5-6 цаг болт юм аа нэг өдрийн. За тэгээд дуусгаад 5-6 гэж дууслаа. За Univision орсон гэж бодъё заяа зураг авалтанда. Тэнгүүтээ 5-6 гэж дуусгаад гэртээ 7-8 гэж харьлаа.
гадуур хооллоод тэгээд очингуутлаа яг нэг өөрийнхөө сувг дээр орох зураг авалтыг хийх гээд тэгээд тэр нь за дундчаар нэг цаг үргэлжиллээ гэж бодоход нэг 8-9 гэж дуусаад за нэг иймэрхүү л өнгөрч магадгүй хамгийн завгүй. Хамгийн завтай өдрөө юу хийх вэ? Хамгийн завтай өдрөө унтана. Тийм. Эсвэл зүгээр нойр бүр хамгийн чухал зүйл бол нойр юм байна гэдгийг амар ойлгосон. Ёсоо өөрийгөө яаж хайрладаг вэ? Өөрийгөө харилцлаа, өстой гоё болчлоо гэдэг мэдрэмжээ яг юунаас авдаг талаар. Энэ жилийн ха төгсөөр би өөрийгөө амар сонин мэдрээд ахаа нэг юм. Ухаантай бол. Энэ одоо муу шийч юм. Өөртөө бүр амар хатуу ханддаг байсан бэлээ. За. Одоо ингэж чадахгүй байх, болохгүй байх гэдэг ч юм уу. Эсвэл ингэж юу гэдэг нэг тийм people pleaser гэдэг чинь ингэж миний хүмүүжлэлт байгаад идэг байсан зүйл юм шиг ганц. Ингээд нэг юм аавч хоёрыгоо миний аав ээж минь болж ивэл, эгч минь болж ивэл, хайртай өмнө болж ивэл гэдэг юм ойр тойрны хүмүүсээ ингэж тэр минь энэ минь гэдэг байсан хандлага маань явандаа ингэ юм огт өөрт хамааралгүй танихгүй хүн байдаг ч юм уу те. Одоо зүгээр хальт нэг удаан ажил яригдж байгаа хүнд ч үү тийм үү гэдэг юм. Тэгж их сэтгэл, тэгж их цаг, энержи зарцуулах эсгүй юм дээрээ ингээд өөрийгөө дутуу хайрлаад исэн байна гэдгийг амар ойлгосон. Тэгээ одоо ядаж яг хүмүүс надад татуу хандж болно, өөртөө л татуу хандахгүй ядаж гэж боддог болсон гэх юм уу. Нэг юм менталли. Тэг яг хөө тэгэл ингээл алдчихаал үсттэй ч юм уу те нэг юм яг хөө тэгэл буруу хийчихэл үсттэй. Энийгээ татахгүй байхад бол ингээл цэжээ зохиол. Өөрийгөө ингээл шиг. Тэгдэг болсон. Тэгээ тэр маань нөгөө нэг сэтгэл готрол ч юм уу эсвэл тэгэл зүүн байдалд маань арай томор нөлөөлсөн баха. Өөрөөр гэх юм бол нөгөө өөртөө нэг юм цаг зарцуулах. Яаж хийгээд тэгээ тэрэн дээр амар анхаардаг болсон. Өмнө нь одоо ингээд саяны ярьж байгаа шиг ингээд нэг юм ажил гэл одоо зүгээр хамгийн энгийн жишээ заяа. Би ингээд нөгөө нэг оёлын бизнес дээр ингээд хангалттай менеж хийгээд би тэдэн цагийг л зарцуулна гэж болох байгаад байгаа байхгүй юу. Ингээд гаднаас нь ингээд өөрийгөө шинжих юм бол гэтэл одоо юу гэдэг нэг газар орж ирсэн ээ. Манайх маргааш ингээд юу байгаамаа. Шалгалт орж ирэх гээд байна. Эсвэл зураг авалтанд орох гэсэн юм аа. Заавал ингээд маргааш гаргаад өгөөч гэдэг ч юм уу. Тэгэх юм бол би за энэ хүнд хэрэгтэй байгаа юм байна гэж бодонгуутлаа хонж ажиллана. Одоо шүн тэрийг дуусна маргааш өглөө бэлэн болохын тулд одоо хэдийгээр хугацаанд ажиллах нь тэр хамааг тэр хүртэл нь ажиллана гэдэг ч юм уу тий. Тэгээд ер нь бол тэгдэг байсан эхний жилүүдтэй. Тэгээд тэр маань явандаа ямар ч юм өөртөө зарцуулах цаг ингээд баг харж унтах цаг болгоцсон байсан намайг нэг хэсэг. Тэгээ одоо окей ийм байж болохгүй мэн гэдгийг амар сайн ойлгосон. Төвшөөч намайг маш их ятгсан. Please ингээд чи өөртөө жоохон хайртай бай гэдэг. Тэгээ хамгийн муухай мэдрэмж нь нөгөө нэг ингээд маргааш өглөө 8-д л ингээд хэрэгтэй байна гэдэг хүмүүс маань маргааш 8-д ярьж авдаг. 2-3 хоногийн дараа ярьж авдаг гэдэг ч юм. Тэгээд одооноос гэдэг байгаа шүү дээ. Яг багаар хэрэгжүүлээ дахиад байгаа, твшээд байгаа. Тэр нь дайчгүй яг ийм систем хэрэгтэй байна. Ийм амар бизнес emotion ямар ч хэрэггүй байна гэдгийг амар сайн ойлгосон. Тэгээ бихэндээ өөрөө амар юм муу удирдагч, муу хүн болгон лидер байх угаасаа албагүй шүү дээ. Надад ийм лидер шинж скил ерөөсөй байхгүй мэн гэж бүр нэг хүлээн зөвшөөрсөн байсан. Тэгээ одоо яг багаар сураад лээ. Тэгээд ямар ч юм эмошн авч хайсан бизнестэй холбоотой. Тийм маргааш бэлэн болгоод юм уу гэдэг. Нөө манайх 7 хоногт гаргана гэсэн бол 7 хоног тий 10 гэсэн бол 10 гэл яг л тийм систем тий би байхгүй байсан ч ажилдаг байх ёстой систем. Манайд удаан ажиллаж байгаа нэг хүн маань гараа явчлаа гэхэд одоо зогсчдаг ч юм уу тийм биш. Зүр хин чамаагүй орж ирээд сураад өргөлжлээд явж л байдаг тийм систем бий болохгүй л үзээд байна. Тэгээд ажиллаа, амьдралаа нөгөө төрнөө юу ирэхэд яриа хэлэхэд нэг хүмүүсийн балансыг ямар сайн болдог гэсэлэрээдсэн үуч одоо өөр дээрээ балансаа сайн болмоор байна. Эсвэл үед тэгж л хичээж өөрийгөө хайрлах гэж хичээж байна да. За тэгвэл эсрэгээрээ ямар үед ингэж хүнд хайрлагдж байгаа мэдрэмж авдаг вэ? Нөгөө талаараа харин хэл юм уу? Би яг юу юм шиг үлээ. Нөгөө word of affirmation юм шиг байлээ. Гэт нэг юм гоё үг сонсцох тий. Энийг одоо яг ямар хайрыг хэлэх юм болов? Би ингээд төвшгөөс бүр ингээд амар сони мэдэрсэн байхгүй юу? Өмнө нь болохоор би ингээд өөрийгөө independent woman гэдэг нэг юм
одоо тэгж хэлэхгүй ч гэсэн нэг тиймэр өөрийгөө хүлээг авсан заяа. Би болох хэвээр би л хийхгүй л энийг өөр хийх юм гэдэг ч юм уу. Тэгэнгүүтлээ нэг юм гэр бүлийнхнийхаа өмнө нэг юм хүлээцэн амир юм хүнд өөрийг хариуцдаг өөртөө хүлээлгэсэн. Гэтэл үнээрхтэй миний аав ээж миний ихч надаас тийм үнэндээ хүсээгүйсэн байгаа байхгүй. Гэтэл ингээд би энэ хүмүүс намайг хүсэх гэж яалаа ч юм уу нэг тийм нэг сонин бодол өөр дээрээ ингэж ачаа болгож буулгаснаа тэрнийхээ төлөө ингээд юм амир юм шаргуу юм хард work гэдэг. Тэгээд биелэн гэх хэвээр гэж бэжсэн чи гинт ингээд миний эсөө гэдэг хүн гараад ирэхгүй юу. Тэгээд тэр мэдрэж бүр амар сонио. Яа хой. Би тэрийг яг нэг үгээр хэлж чадахгүй амар сонио. Тэгээд төвшөө хэлж байгаа ингээд намайг урамшуулж байгаа. Тэг ингээд надад ингээд бигтээр тусалж байгаа. Би түр амар жижиг геймийг заримдаа амар том асуудал болго харчдаг юм шиг байгаа. Тэгснэ ингээд тэрийгээ ингээд улам ургуулж бодсноо. Ингээд гэдэг нэг тийм төрлийн хүн байж магадгүй. Тэгэнгүүт төвшөө ингээд ямар асуудал гарсан юм яа гэд. Тэгээ ингээд би нэгт ярангуутлаа тайвширч байгаа. Ярьсныхаа дараа нэг тийм том асуудал биш байсан байна гэдгээ өөрөө ойлгочих юм яриан дундаа. Нэгт тэнгүүт хоёрт за тэр нь үнэхээр асуудал байсан байлаа гэж бодоход төвшөө ингээд нэг юм гаргалгаанууд гаргаад хоёулаа тэгвэл ингэчээл та. Ингэчүүл гэд нэг юм. Тэнгүүт ингээд нэг юм тэнгэрт сэлмээд нэрэл одоо уусаа ингээд асуудлыг 100% шийднэ гэж байхгүй боломжтой хувилбаруудаа гаргая. Тэгээд энэ хувилбаруудаа чагсааж үнэлээд аль нь хамгийн одоо хийх боломжтой юм тэрийг л хий. Тэгээд угаасаа өөр better option байхгүй шүү дээ. Гэл нэг юм арай ажлын хувьд гэх юм уу тийм болгож хэлсэн. Тэгээд тэр нь явандаа хусын харилцаан дээр ч гэсэн яг тэгж ажилласан амар сонио. Тэгээд хоёуланд ийм асуудал байна. Би хичээгээ чадахгүй байна. Гэхдээ ингээд хоёлаа ярилцаад яаж чадах нь үзье. Ингэж болж байна. Одоо хамгийн хийж чадах нь энэ юм байна. Тэгвэл энэ үгээр яваад үзье гэдэг ч юм уу. Түрүүний нэг word affirmation гэдэг нь ингээд би ингээд амар ямар ч юм дээр амар сэтгэл юм хичээл сэтгэл гаргах гэж хичээдэг байхгүй. Тэнгүүд тэрийг маань хүн олж хараад ингээд эсвэл чи ингэсэн биш тэгээд тэгсэн одоо хамгийн энгийн жишээ заяа. Нэг сүүлийн подкастн дээр юу байсан да? Дөрвөлний аяллахаа талаар ярьсан да. Тэгсэн чи ингээд эсвэл аялахаар ингээд энэ газруудыг явж үзье гэдэг план гаргацсан байдаг. Яагаад ойлгох гэдэг юм бэ ямар тийм тэрэн шиг одоо тэрийг гэхдээ би ингээд намайг ингээд магтаасаа гэж бодсондоо хийж байгаа үйлдэл биш ирнэ. Тэр жижигхэн ингээд хичээл зүтгэлийг тэгсэнд баярлаа гэж хэлчих юм бол би ингээд хайлаа урсчдаг байхгүй. За тэгвэл биш дээ. Да. Өөр ямар ойлголоо. Одоо жоохон найз нөхөдийг ярил. Одоо би жишээлбэл өөр дээрээ бодглохлоор би одоо ийм найз байх хэвээр эсвэл миний найз тийм байх хэвээр ч гэдэг юм уу амар тийм байхгүй л тий. Гэхдээ бас юм жоохон юм байдаг шүү дээ хүн ингээд одоо иймэрхүү найз хүнтэй найзлахыг хүсдэг эсвэл найз нөхдийнхээ харилцааг нэг ийм баланстай байлгахыг хүсдэг. Яг найз нөхдийн харилцаан дээр ямар дуу үзэл бодолтой одоо ингээд найзлж байгаа найзуудаа харахаар яг ямар хүн сонгосон юм шиг эсвэл чи өөрөө яг нэг юм ямар дуу төрлийн найз яа. Тэгээ би ер нь өөрийгөө амар муу найз гэж боддог заяа. Нэг юм групп гэх юм уу одоо нэг 10 жилийн оюутангийн тэгээд та хоёрлохоор ингээд миний ажлын байран дээр байхдаа олсон найзууд байгаа байхгүй. Тэнгүүд ингээд яг хүнээл нөгөө амьдралын пет те тэрэн дунд олцсон найзууд байгаа даа сте. Тэнгүүд энэ бүлгийн найзуудаа харахаар би амар тийм санаачлаг амар муутай найз. Ер нь бол тэгээд тэрний амар жижиг юм дээр илэрнэ. Тэгээд жишээ нь одоо ингээд хамгийн удаан найзлж байгаа найз маань болохоор 10 жилийн хоёр маань. Тэнгүүд ингээд эсвэл манай тэр найз амар сайн найз биш магадгүй гэж насан. Надаас ингээд нөгөө ингээд хийс гэдэг санаачлага ерөөсөй гардаггүй. Уулзъя гэдэг санаачлага ч юм уу те. Тиймэрхүү санаачлага хэзээ ч надаас гарч байгаагүй. Тэгээд ер нь аль тий. Тэгээд зүгээр хамгийн энгийн жишээгээр групп чатан дээр ч гэсэн ингээд тэр хоёрмаар л юм бичихгүй бол би төрүүлж юу энэ хоёроо ч юм уу те. Эсвэл тиймэрхүү юм ерөөсөй гардаггүй. Бас хосын харилцаан дээр ч тэр. Тэгээд би яг энийг яг өөрийгөө яг яадаг гэдгийг мэдэхгүй байна. Төвшөө дээр нэг шууд хамт амьдраад эхэлсэн болохоор амар юм шулуун дартаа явцсан байж магадгүй заяа. Түүнээс ч бид хоёр ингээд нэг юм чатлаад болцоод нэг юм жоохон хол зайнаас би нэгээ таньж мэдэж үерхэж эхэлсэн бол бас яг ингээд нийлэх байсан уу гэдэг нь бас жоохон эргэлзээтэй ч юм шиг. Яагаад тэгэхээр би бүр юм мэдгүй ингээд тэр чатлах гэдэг процесс яг яагаад надад болдгоо болоогүй мэд.
Тэг ингээд зүр чаатч биш ингээд дуудлага хүртэл ингээд юу хийж ийн ч юм уу те хаана явж ийн ч юм уу те мэдхгүй. Тэгсэр нэ яг тэр хэрээрээ ингээд юм санаа зовхгүй байгаа даа мөглөр үгүй ингээд юм кэр хийгээд ингээд ингэж байгаа болов тэгж байгаа болов гэж бодоод байдаг хэрнээ тэгэж одоо анхны үйлдэлүүд ерөөсө гардаггүй юм байна л та. Сүүлийн асуултыг гоё ирээдүгээр тусгая гэж бодсон. Тэгээд эсвэл яг одоо бүр амар нууц биш бол эсвэл бас деталь хэлэхгүй байж болно. Яг ямар улсыг ойрын хугацаанд эсвэл холын хугацаанд ч гэж болно. Ямар улсыг ингээд амар их хүсэж тэгээд яг тэндээ ингээд аяллаа яг ямараар төсөөлж байгаа вэ? Дараагийн одоо спот. За би яг энэ өвөлөл амжуулчмаар байна гэдэг байна. Хүслэр болох нь яах нь Япон явж үзмээр байна. Тэгээд гэхдээ өгн яг нэг сакура дэлгэрсэн үеэр явбал бүр л гоё яах юм шиг байлээ. Гэхдээ сүүлийн Японоос нөгөө жуулчтай амар ихтэй жоохон эвгүй болоод байгаа сурагтай. Тэгтээ яг хаа тэгээд нөгөө wishlist нь байдаг юм чинь тэгж явж үзмээр байна. Тэгээд яг ойрын 5 жилд болохоор ингээд яг нөгөө Европын жижиг ойрхон байдаг жижиг улсууд байгаа шүү дээ. Норвег, Швед юу гэд ингээд дараалал ингээд явцдаг. Тэр улсуудаар ерөөсөө бүр урт хугацаагаар төлөвлөөд ингээд явж үзмээр байна. Японд очиж юу хиймээр байна хамгийн? Суши идмээр байна. Ослоод идмээр байна. Тэгээ нөгөө өвлөөр явж үзэх юм бол тэр нөгөө нэг Саппоро, Хоккайдод идэх цасыг л үзэж үзмээр байна. Нэг юм зураг мөр бичлэгнээс харахаар юм амар magical засаад байгаа байхгүй нэг юм амар хөнгөн хөвсгөр нэг юм цаас шиг тэгснээ нөгөө өвлийн activity-нууд амар гоё гэж сонссон. Цаанаар гулгаж мулгах нь гоё гэж сонссон. Тэгээд гоё кофе шопуудаар нь орж үзмээр байна. Тийм л бодол байна да. За тэгээд ирхүүл гоё аялаарэ. Чадахгүй бол дараа үл. Ямар ч хэсэн л явах хаа. Одоо ярьсан юм чинь. Мэдээ 2-3 жил явж байна. Ярьж ийн болов төгч байгаа байлгүй дээ. За ингээд энэ удаагийн маань дугаар дуусах төхөж байна. Тэгээд одоо урилга авч сайхан батна яриа өрнөсөн баярлалаа. Зүгээрээ. Өөрч ойлуулсанд баярлалаа. За тэгээд бүгдээрээ бас комент хийсэд өдрөс өдрийн мэд хүргээрээ эсвэл маань ингээд 20 насныхаа сүүлийн сайхан жилийг сүүлийн 3 сарыг сайхан өнгөрүүлээрэ гэдэг гоё мэд дэвшүүлээрэ илэрхийлье. За тэгээд хэдүүлээ дараагийнхаа энгийн дугаараар уулзнаа. Энэ одоо хизээ орох юм бол да ямар ч сайн амжуулаад оруулнаа. Тэгээд ярилцсан баярлаа. Баярлаа. Надаа яг энэ чи надад ерөөсөө маанда биш юм шиг заяа. Нэг ярилцж байгаа. Тэгсэрнээ ингээд яг юм огт танихгүй хүн биш хэрнээ ингээд юм амар чөлөөтэй ингээд хамгийн түрүүнд орж байгаагаа ингээд ямар ч цензургүйгээр энийг хэлчихвэл ингэх болов гэсэн бодлогүйгээр амар тийм тухтай ярилцж чадлаа. Баярлаа. За баярлалаа.